Шалом. Тэг бүгдээрээ өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлцгээе. Тэг өнөөдрийн чимээгүй цагийн сэдв Бурхныг дуурайч байх нь гэдэг чинь. Тэг Библийн ишлэл нь Эфес 5:16. Бурхныг дуурайчид бай гэж. Замтаа залбираад эхэлцгээе. Баярлалаа эзэн минь, тэгээд таны үгийн төлөө талархаж байна. Тэг энэ үгээр дамжуулан та биднийг босгон байгуулж, бидний өөрийн үгээрээ удирдаарай. Ариунсаа би таныг урьж байна. Тэгээ таны илчлэлт ойлголт бидний дээр байх болтугай гэж залбирч байна. Амен. Сагсан бөмбөгийн нэг цоврал тоглолтод надад өөрийн шүтэн биширдэг миний баатар болох 2 удаагийн олимпийн шагнал хүртсэн багийн ахлагч Найсмитийн шагналын эзэн олон улс орноор аялсан хамгийн анхны эмэгтэй Линет Вүүдерттэй тоглох гайхалтай завшаан олдсон юм а. Түүнтэй бэлтгэл гарсан эхний өдрөө би түүний хийж байгаа бүхнийг дуурайх гэж оролдож байлаа. Бэлтгэлийн дараа би түүнтэй хамт үлдэхэд тэр цагирганд үсэрч хүрэх дасгалыг 10 удаа хийсэн бөгөөд чөлөөт шидэлтийн шугамнаас 10 дараалж оруулсан бол би самбарт үсэрч хүрэх дасгалыг 10 удаа хийсэн бөгөөд чөлөөт шидэлтийн шугамнаас 5 удаа оруулсан. Энэ нь эхлэл байваа. Линиттэй адил болохын тулд би үсээ хүртэл боржилгсан гэж би коллежид сурдаг байхдаа итгэлийн хувьд дөнгөж өсөж явсан бөгөөд FCA хөдөлгөөнд хамрагддаг байхдаа бичээсээс ихийг сурч байв. Нэг өдөр бид Эфес 5-ын 1-2-ыг үздсэн юм. Би Бурхныг хэрхэн дуурайх вэ? Библи судлалын бүлгийн удирдагч маань Библиэд альва зүйлийг хэрхэн хийх талаар хэлэхгүйгээр шууд Бурхныг дуурай гэх мэт байдлаар тушаадаггүй гэж хэлсэн юм. Эфес 4-т бид Бурхныг хэрхэн дуурайх талаар зарим удирдамжууд бий. Хамгийн ихний нэн тэргүүний хийх зүйл бол Христийг зүр сэтгэлдээ урих, мөн ариун сүнсэнд чамайг өөрчилж Бурхныг хүссэн хүн болгох боломжийг өгөх явдал юм а. Бид өөрсдийгөө илүү дээр болгож харуулахын тулд эсвэл хүссэн зүйлээ өөрийн болгохын тулд хэдийгээр үнэн бидний чөлөөлдөгч худлаа ярьж байсан үе олон бий. Бусдыг гомдоох биш, харин босгон байгуулах үгсийг л ярьж бай. Энэ зөвлөмж нь хараал, ховжив, хогийн яриа ярьж болохгүй гэсэн санааг агуулж байна. Бусдыг гомдоох үгнээс илүү илгэсэг үгс гайхалтай үр нөлөөтэй. Эцэст нь хэлэхэд Бурхан таныг уучлсан учраас илгэсэг өрөвч зөөлөн бай. Энэ бол хамгийн эцсийн мөн хамгийн чухал тушаал билээ гэж. За Эфес 4:22-оос. Амьдралын чинь урдын хэв маягт хамаарах зал мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж, үнэний зөвхт байдал ба ариун чанар дор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. Тиймд худал хуурмгийг хойш тавьж хүн бүр хөрстөө үннийг яар. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм. Уурлавч нүгэл үйлд. Уур хилэн дээр чинь нар бууж агааг. Диавол байр бүүг. Хулгайлсан нь цаашид бүх хулгайл. Харин ч гачигдaltaй хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үйлдэн зүдэж зүтэг. Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нэгүсэл өгнө. Бурхны ариун сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан юм шүү. Альва хорсол, уур, хилэн, хашгиран, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч аядуу зөөлөн сэтгэлээр хандаа гэж. Амен. Тэг Бурхныг дуурайчид, Бурхны үгийн дагуу хамтдаа амьдрагчид байцгаая. Амен. Бурхан ивэг.